Сайн байцгаана хүүхдүүдээ. Эрчим хүчний үнцэн нэвтрүүлэг маань эхлэж байна. Хүүхдүүд та нар дуртай хүүхдийн киногоо үзэхгүйгээр 3 хоног эрчим хүчгүй амьдарч чадах уу? Магадгүй бүр хөдөө амьдардаг бол чадхал байх. Харин хот цөөрөн төв газар амьдардаг бол бараг л чадахгүй. Учир нь орчин үед бид бүхэн өдөр бүр алхан тутамдаа эрчим хүчийг хэрэглэх болсон. Яагаад вэ гэвэл айлбарт байдаг хөргөгч, угаалгын машин, зурагт компьютер, гар утас гэдэл бүгд л эрчим хүчээр ажилладаг шүү дээ. Тэгвэл эрчим хүчээ энэ хэвээр нь өргөжлүүлэн ашиглахыг хүсвэл яг одооноос эрчим хүчээ хэмнэж явах шаардлагатай. Гэхдээ зүгээр нэг унтраалгаа дараад гэрлээ унтраачих зүйл огтонч биш юм. Эрчим хүчийг шимж байдаг олон төрлийн хорхоонууд байдгийг санах хэрэгтэй. Тэгвэл энэ талаар мэдээлэлээ хөдөө авцгаая. Ихэнх хүмүүс эрчим хүчийг чухал хэрэгтэй гэдэг боловч мэдлэг мэдээлэл дутамгаас үүдэн хэрхэн бүтдэг, яаж хэмнэж үр ашигтайгаар хэрэгжилж болох талаар мэддэггүй. Харин ч эсэргээрээ үргэлжлэн хэрэгжилж эрчим хүчний шимэгч хорхоонуудыг бий болгодог байна. Шимэгч хорхоо гэхээр хүүхдүүд та нарт бие тамтан бодогдож байгаа байх л да. Тэгвэл энэ нь бие тамтан бус хүмүүс бидний үргэлжлэн хэрэглэнээс үүссэн эрчим хүчний шимэгч төхөөрөмжүүд юм. Энгийн жишээ дурдахад бид гар утсаа цэнэглээгүй мөртлөө цэнэглэгчээ тогонд залгаатай орхичихдаг шүү дээ. Тэгвэл цэнэглэгч нь маш бага боловч эрчим хүчийг хэрэглэсээр л байдаг байна. Дан ганцхан гар утасны цэнэглэгч ч биш. Бүрэн унтраагүй телевизэр, компьютер болон хэрэглээгүй боловч тогонд залгаатай орхисон бүхий л төхөөрөмжүүд нь бүгдээрээ эрчим хүчний шимэгч хорхоонууд юм аа. Ястаа мэдээгүй биш үү? Хэрэглээгүй мөртлөө залгаатай байгаа бүхэн хүчүүхэн ч гэсэн эрчим хүчийг зарцуулдаг юм байна. Тэгвэл үдшиж найзууд та нар эргэн тойрны нэг хардаа танаа гэрт ажилуулаагүй мөртлөө хичнээн олон зүйл залгаатай байна. Бяцхан тооцоолол хийлдэ. Гар утасны цэнэглэгч тогонд сул залгаатай байхдаа тэг 10.5 ватт цахилгаан эрчим хүч зарцуулдаг ба цагт тэг 100.5, өдөрт 1.2, сард 36.5, жилд 438.5 төгрөгийн зардал гаргадаг байна. Бага мөнгө сонсогдож байгаа боловч туслыг хураавал далайг ихчээр олон цэнэглэгч нийлээд их хэмжээний зардлыг үүсгэдэг юм. Тухайлбал Улаанбаатар хотын хүрээнд 320 мянган айл өрх байдаг ба айл болгон гэртээ дор хаяж нэг гар утасны цэнэглэгч сул залгаатай орхисон гэж тооцоход жилдээ 140 сая 176 мянган төгрөгийн эрчим хүчийг дэмий алддаг юм байна шүү. Туслыг хураавал далай, дуусны хураавал эрдэм гэдэг шүү дээ. Тэгэхээр найзуудаа та нар дор бүрнээ эрчим хүчний шимэгч хорхооноос сэргийлж эргэн тойрныхоо хүмүүст байнга санааж агаарай. Гар утасны цэнэглэгч нь хамгийн жижиг шимэгч хорхоо бөгөөд үүнээс илүүтэйгээр тогон залгаатай орхисон төхөөрөмжүүд илүү их эрчим хүчийг шимж байдаг. Ихэнх айл өрх гэртээ кофе чанагч, ус буцалгагч, телевизэр, угаалгын машин, интернетийн модем, утасны цэнэглэгч, хөгжим тоглуулагч болон гэрэлтэй олон залгуур зэргийг бүрэн унтраалгүйгээр орхидог нь хэрэглэгдээгүй үедээ ч гэсэн эрчим хүчийг ороосоор л байдаг. Үүнээс харахад айл өрхийн цахилгаан эрчим хүчний 10-аас 20%-ийг шимэгч хорхоонууд шимж дэмий зардлыг үүсгэдэг байна. Эдгээр шимэгч хорхооноос яаж амжирах ёстой юм бол найзуудаа? Энэ талаар мэдээллийг хүлээн авцгаая. Анхааралтай сайн сонсоорой. Эрчим хүчний дайсан болсон эдгээр шимэгч хорхоонуудыг багасгах маш олон арга байдаг. Хамгийн энгийн нь хэрэглээгүй цахилгаан хэрэгслүүдийг тогноос салгах. Мэдээч хэрэг цахилгаан хэрэгслүүдийг нэг бүчлэн салгаж нийлүүлэх нь төвөгтэй. Тиймээс асааж унтрах төвчлууртай олон залгуурыг ашиглах нь үр дүнтэй байдаг. Энэ зөвлөгөөг айл өрх бүр дагаж чадвал цахилгаан эрчим хүчний зардал 10-аас 20%-аар буурах боломжтой. Мөн шимэгч хорхоодоо тэмцэхээс өөр эрчим хүчийг хэмнэх маш олон арга байдаг байна. Жишээ нь эрчим хүчийг бага зарцуулдаг цахилгаан хэрэгслийг ашиглах. Ихэнх хүмүүс электрон бараа худалдан авахдаа эрчим хүчний зарцуулалтыг харалгүй, үн болон гадаад үзмжийг хардаг шүү дээ. Энэ нь маш буруу юм. Сүүлийн үед электрон бараанууд дээр цахилгаан эрчим хүчний зарцуулалтыг A, B, C, D болон E үсгээр тэмдэглэсэн байдаг. A үсгээр тэмдэглэсэн нь хамгийн бага цахилгаан эрчим хүчийг зарцуулдаг гэсэн үг юм. Тиймээс аль болох A болон
A нэмэх үсгээр тэмдэглэсэн электрон бараа худалдааны зөвлөж байна. За эцэгчүүд хүүхдүүд та бүхэн саяны нэвтрүүлгээс эрчим хүчний шимэгч хорхооны талаар мэдээллийг авсан баг. Тэгэхээр ерөнхийдөө эцэгчүүдэд зөвлөхөд эрчим хүчний шимэгч хорхооноос ангижирснаар та мөнгөө хэмнэх боломжтой юм а. Таны халааснаас одоо үргэлгэн зардал эрчим хүчний шимэгч хорхооноос гарan урссаар байна. Тийм болохоор гэртээ байгаа унтраалгуудаа бүрэн салгаж за худалдаа авалт хийхдээ ч гэсэн унтраалгатай одоо уртцагч худалдаж авч байгаарай гэж бас эцэгчүүдэд зөвлөё. Тэгээд ерөнхийдөө эцэгчүүд бол хүүхдүүдийнхээ одоо зөвлөгч нь зааварлагч нь байдаг. Тийм болохоор та бүхэн гэртээ эрчим хүчээ хэмнэж заншснаар ирээдүйн бас Монголын одоо эрчим хүч хэмнэгч иргэдийг бэлдэх боломжтой юм. За мөн бас нэг зүйлийг хэлэхэд эрчим хүчний сарын төлбөр одоо дунджаар бодоход 20,000 төгрөгийг та цахилгаан эрчим хүчиндээ төлдөг бол үүний одоо шимэгч хорхооноос ангижрахгүй байснаар 4,000 төгрөг нь эргээд одоо хий дэмий үргэлгэн зардал болж хувирдаг. За хэдийгээр 4,000 төгрөг их биш сонсогдож байгаа боловч туслах хур авалт алаа гэдэгчлэн одоо та маш их мөнгийг хий дэмий урсгасаар байна гэсэн үг юм аа. Эцэгчүүд та бүхэн эрчим хүчтэй шимэгч хорхооноос одоо бүрэн салахгүйгээс болоод сар болгон таны цахилгааны төлбөр зүгээр дунджаар бодоход 20,000 төгрөгийн төгрөг төлдөг бол түүний 4,000 төгрөг нь одоо үргэлгэн зардалт явж байгаамаа. Тийм болохоор та бүхэн эрчим хүчээ хэмнэж туслах хур авалт алаа гэдэгчлээ. Одоо жишээлбэл 4,000 төгрөг нь жилээр бодоод үзэхэд 48,000 төгрөг болно. Тэгээд энэ мөнгийг хэмнүүл бас дараа нь юу хийж болох вэ? За тэгээд зөвхөн мөнгөний хэмнэлтээс гадна эрчим хүч үйлдвэрлэх үртэг зардал гэдэг бол маш олон хүний хөлс хүч маш өндөр зардлаар бүтдэг. Тийм болохоор эргээд бас та эрчим хүчээ хэмнэснээр өөрийнхөө хэтвчин тэмнэлт тавин за мөн тэр олон хүний хөлс хүч хөдөлмөрийг үнэлэхээс гадна их дэлхийгээ хайрлаж байна гэсэн үг юм аа. Тийм болохоор эрчим хүчтэй шимэгч хорхооноос салж эрчим хүчээ хэмнэцгээе. Өнөөдрийн нэвтрүүлгээ шимтэн үзэж багчгсан зүйлийг ойлгож авсан бол найзуудаа. Яг одооноос хэрэглэгдэхгүй байгаа цахилгаан хэрэгслээ залгуураар нь салгаж эрчим хүчний шимэгч хорхооноос сэргийлээрэй. Энэ удаагийн нэвтрүүлэг маань түрээд өндөрлөж байна. Дараагийн дугаараар уулзлаа түр баяртай найзуудаа. Эрчим хүчээ хэмнэж илүү ихийг бүтээцгээе.